За бараг надаас өөр хүн байсан бол галзуурчаар байрын дарамтууд айгүй хэрж байгаа. Тухайлбал одоо тэгэл өрөөндөө оруулаад та өгчөөч та шүүгтэд яддаг. Ялаад ирнэ би яахгүй шүү дээ. Тэгэл та одоо болно шүү дээ. Та чи ямар сургуульд төгссөн бэлээ? Бүх шат дамжлагын л дүүргэлээ гэхээр яста мундаг юм аа. За манай төрийн албанд өнөөдөр нам улс төр бүлэглэл практикийн одоо нөлөөгөөр жирийн төрийн албаагчдыг тэр дундаа мэргэжлийн байгууллагын хүмүүсийг хэрхэн дарамтлж, ажлын байрны дарамт үзүүлж, сэтгэл санааны хохирол учруулж, завламар хууль бусаар нь ажлаас одоо халдаг талаар өнөөдөр энэ мэдээллийг одоо ил тод хүрэхээр Завхан аймгийн хөгжим жүжигийн театрын дарга Солонгоо өнөөдөр ярилцж байна. За тэгэхээр таныг Улаанбаатар хотод ингээ бие эмчлүүлж явхад одоо албан тушаалаас нь харсан тушаалаас халсан шийдвэрийг гаргаад тэрийг одоо имэйлээр хараас нь явуулсан гэж сонслоо. Тэгээд энэ яг юу болсон бэ? За би Завхан аймгийн хөгжим жүжигийн театрын даргаар ажилладаг. Завхан аймгийн хөгжим жүжигийн театрт 30-аад жилдээ ажиллаж байна. Мэрэг зарчмаар хөгжимчин, менежер, маркетингийн албаны дарга гэж 16 оноос дарга хийсэн. Тэгээ 16 оноос хойш бол нэлээд сайхан ажиллаад манай Завхан чинь урлаг соёлоо дээдэлдэг оюунлаг тим аймаг байгаа. Тэгээд бүгд нэлээд олон засаг даргатай хамтраад ажиллаад байж 23 оны 6 сараас өнөөдөр дарга томилогдож ирсэн. Тэгээд томилогдож ирснээс сарын дараагаас эхлээл ажлын байрны дарамтыг үзүүлж эхэлсэн. Одоо та ажиллаа өгтэй 10 жил хийсэн байх болно шүү дээ гэдэг байдлаар нэлээд олон удаа дарамтлсан. Тэгээд тэр болгоныг төвчөж явсаар хагаад 2 жилийн хугацаа болсон. Тэгээд энэ 2 жилийн хугацаанд бол маш олон удаа дарамтлсан. За төрийн ажлыг сайн хийхин тулд гуйж хүртэл үзчихсэн. За би энэ жүжигээ нээчихье. Тэгээ энэний дараа та яг авуулаа гэдэг байдлаар маш олон удаа тэгж өрөөндөө норж яваад явуулахгүй тэгээд ажиллаа хийгээд буцаад ирэхэд муудын тавьчихдаг. Тэгээ энэ үнэлгээ бол миний үнэлгээ биш. Бүхэл бүтэн хөгжим жүжигийн театрыг тэгж үнэлээд идэх гэсэн. Тэгэхээр нөгөө юм залхаан цэрлэлт маягаар явсаар агаад 9 сарын 28-ны өдөр би нэлээд томоохон уран бүтээл нээх гээд орж гүйсэн. 10 сарын 27-ны өдөр, 29-ний өдөр шинэ театрт энэ уран бүтээлийг нэмэр байна. Тэхийн тулд та ингээ боломж олгож өгөөч гэсэн чинь өмнө нь та надад ам маягаар тохирсон. Одоо гарын үсэг цаасан дээр бичээд өгч. Юг ажиллаа авгүйгээд тэгвэл би таны уран бүтээлийг нээлгэе. Шинэ театрт нэг удаа тоглох боломжийг олгож өгье. Тэгэхээр би бичмээргүй байна гэж жагаад тэгээ гадаадын олон улсын аягүй том төсөл байсан учраас гадаадаас хүмүүс ирээд онгоцныхоо тезийг бичүүлсэн. Энд чинь Завхан аймгийн боловсрал, соёл, эрүүл мэнд гэж маш том ажил байгаа шүү дээ. Тэгээ ийм ажлыг хийхэд бол за ер нь бичээд өгчийгээд өмгөөлөгч рүү бичсэн би утсаараа бичгүү гэсэнд биччих гээд. Тэгэнгүүт нь тэн дээрээ үнэлгээнүүдийг засаач. Энэ жүжигийг дарамтлахгүй нээж өгөөч. Тэгвэл би 12 сарын үед өөр ажлаар шилжиж болно гэж бичээд өгсөн. Тэгээ тэрнээс хойш ч нүг гэж явсаар агаад саяхан нөгөө жүжигхийн дараа ядраад даралт ихтэйд тэгээ эрүүл мэндийн байдлаа үзүүлээ явж хооронд өөрийн санаачлагаар гэж хэлэлцсэн. Тэгээд мэйлэр өөрчлөлт Улаанбаатар хотод байхад тэгээ сонсог ажиллагаа юу ч хийгээгүй мэддэгдэлж өгөөгүй. Өмнө нь одоо амлсан гэж хэлсэн байж тэр шинэ театртаа жүжигийн нээлт хийхдээ одоо гарын үсгээ зураад өгчгөө гэхдээ тэр өмнө нь гэдг нь юу хэлж байгаа? Одоо 2025 оны 5 дугаар сард бид нар асрын өндөр жүжигээр гинэм олон улсын уралдаанд оролцохоор болсон. Тэгээ энэ уралдаанд оролцохын тулд хотод очиж билет борлуулах, тэгээл тоглох заал олох гэж маш олон ажлуудыг хүмүүсээ байрлуулах, буудал хоол гэл ажлуудыг зохион байгуулахын тулд явах гэсэн томилолт зурхгүй гэсэн. Яагаад зурхгүй гэсэн чи та хот руу их явдаг гэдэг байдлаар зурхгүйгээд байж яснаа. Та ер нь ажиллаа яг хэдүүдхийн тэрийг хэлүүл би зурлаа гэтгэнгүүд нь за миний ажил нь 9 сарын үед л дуусах бах та гэдэг байдлаар хэлээд тэгээ арайч мөн зөвшөөрлөө явуулсан. Тэгээ ирээд явж байгаа 12 сард 10 сард жүжигийн нээхээр болоо дахиад гуйсан. Жүжиг нээх гэж та туслаач маш олон чочод ирэх гэж гадаадын ч гэсэн маш олон чочод ирэх гэж гэдгсэн чинь тэгвэл цаасан дээр бичээд өгч гээд ийм маягаар ерөөсөө 2 жил дарамтлж байгаа. Сая тэгээд ажлаа салах үндслээ тушаалаа юун дээр үйлчлэж байгаа? Сая өөрийн хүсэл төр гэдэг нөгөө миний бичиж өгсөн бичиг. Миний бичиж өгсөн бичиг болохоор энэ миний дүн биш ээ. Би муу авч болно.
бүхэл бүтэн байгууллагын үнэлгээг солонгогдуулахын тулд муу тавиад байж болмооргүй. Энд чинь 60 хүний өдөр шөнөгүй нойр хоолгүй ажилладаг аймаг орон нутгийн нэрийг тахалдаг хүмүүсийн үнэлгээ яваад байна. Энэ үнэлгээгээр энэ хүмүүс яамнаас үр дүнгийн санхүүжилт авдаг юм аа. Гэдгсэн чи тэгвэл таныг өгнө гэвэл засна гэсэн. Тэгээд одоо бол тэрийг гарч засаагүй өөр ажилдаа шилжүүлээгүй гэдэг байдлаар захирамж нэрчсэн байна. Таныг одоо ер нь яагаад ингээд театрын дарга одоо ажил томилогдсон цагаас өсвөлээд тань руу ингээд товтолж эхэлсэн. Одоо ерөөсөө юу байхгүй. Үндслэл гэж юм байхгүй. Та 10 жил хийсэн болно уу гэдэг л шаардлага тавиаддаг. Тэгээ бүр Завхан аймгийн 100 жилийн нээлт дуусаад хүмүүс аяга өндөр сэтгэлтэй байж над руу мессеж утсан. Та харангийн лавгаг хожигдуулсан тул танд хариуцлага тооцно гэл. Тэгэл ерөөсөө гудамд явж байгаа сайн байна уугийн мэдлэл нь хялалцсан гэд нэг юм залхаан зэрлэг маягаар явсаар агаад тэг өдөрт хүрч байгаа. Би бол 2 жил хамт олноосоо нуусан, гэр бүлээсээ нуусан, юу ч болоогүй юм шиг нэг л явдаг байсан болохоос биш орох болгон дарамтлан тэр бүтээгэл театртай холбоотой бүх төсвийг хасчихдаг. Өгөхгүй. Дэмжлэг гэж ерөөсөө байхгүй явсараад байж байгаа. 3 оюутан сургаад Төвшин жаргал дарга үед театртаа юу? Театртаа тий. Тэгээд төлбөрийн аймаг төлөөд эхэлсэн байсан 2 жилийнх. Тэгээ 3 дахь жилээс нь бас өгөө байсан. Солонгогийн эмэг дэмжихгүй энэ 3 төлбөрийг битээ өгөөд үүдэн дээр нь соёл урлагийн газрын дарга маань суугаад, нийгмийн бодлогын дарга суугаад, би суугаад хүчрэхээ байгаад нөгөө 3 хүүхэд маань төлбөр нь орохгүй. Хөөгдөх шахаж ирэнгүүт нь би гүйж сарга хувийн компаниас авч өгсөн гэх зэрэг иймэрхүү дарамтууд ихтэй байнга үзүүлчихсэн. Тэгээ сүүлдээ миний бодсон төр гэдэг юм байхгүй болчихжээ. Ерөөсөө намалт толгойлдог болцсон юм байна. Хоёрдугаарт нь төрийн ажлыг сайн хийхийг би төрийн ажлаа хиймээр байна, уран бүтээлээ нэмээр байна, уран бүтээлд оролцсомоор байна, хүмүүсийн төлбөрийг төлөөд өгөөч гэж өөрийнхөө ингээ барьцаалагдаж гууж хийгээд аягүй өрөвдөлтэй. Хэцүүсэн. Тэгтээ нэг том ажлуудын ард гарахын тулд би бүхнийг нуугаад явсан гэсэн. Одоо төр гэж байхгүй болцсон гэдгийг та юугаар одоо тэгж тодорхойлж байна? Одоо миний нөгөө мэрэг зарчмаар ажиллаж байгаа сургууль соёл төгссөн энэ нэрс огт хамаахгүй гэдэг нь ерөөсөө энэ 2 жилийн дотор харагдсан. Миний нөгөө сайн ажиллаж байгаа тий. Тэгээ боловсрал эзэмсэж байгаа мэрэг зарчмаар ажиллаж байгаа гэдэг юм огт хамаахгүй. Таны ажил хамаахгүй. Та одоо болно гэдэг л шаардлага тавьдаг байсан. Та театрт хэдэн жил ажиллаж байгаа? Би театрт 30. Өмнө нь анх ажлын гараа хөгжимчнөр мэргэжлийн хөгжимчнөр эхлээд менежер, маркетингийн албаны дарга гэж явж байгаад одоо даргуулаа 10 жил болж. Тэгээ хамгийн гол нь яг би ярилцлага өгч юм гэхээр энэ албан тушаал дээр би байх гэдэг юм биш. Ийм муухай хууль босом яваад байна. Цаашаа залуучуудад ийм юм тохиолдохыг үгүйсэхгүй. Энэ бол өрөөндөө ороод дарамталдаг. Тэгээ яг энэ хүнийг ингээд 2 жилийн дотор ийм дарамтанд байгаад хараад ирэхэд завхны төлөө яг юу юм хий гэдэг сэтгэл ер нь байхгүй мүү гэж харагдсан байхгүй. Тэр том олон улсын төсөл нэгдэх гээд байхад нээлэхгүй. Оронд нь ажиллаа өгнө гэж бичиж өг. Даргаыг нь ажиллаа өгнө гэдэг. Даргын албан тушаалаар барьцаалаад идэг. Тэр 3 хүүхэд сураад төгсөж ирэх гээд байхад төлбөрийг өгөхгүй гэдэг ингээд суучж байгаа. Ерөөсөө зөвхөн миний ажлыг хамаанд байна. Таныг тэгэд яагаад тэгж гадуурхаад тэгээ энд чинь төрийн албанд чинь нам улс төр энэ төр бол хамаагүй үстэй. Тий хамаагүй. Би ч одоо 16 онд Батцайхан дарга үед даргуулсан. Тэгэл одоо Батцайхны хүн гэж нэг хэсэг явдаг юм шиг байгаа. Би бол нам гэж мэдэхгүй л дээ. Батцайхан дарга намайг даргуулахдаа намны тухай огт тэрэггүй. Дараад насрын өндөр жижигийг Цэрэн бунцгийн гишүүний ивент тэтгэлгээр хийсэн. Тэгэл Цэрэн бунцгийн хүн гэж нэг хэсэг явдаг юм шиг байгаа. Тэгэл одоо ерөөсөө үлдээгүү юу солигдоогүй дарга наадах чинь байх шиг соёл гэдэг шаардлагыг л тавьдаг нэг юм 8 явдаг нь. Нам улс төр энэ дэр ямар тенденц эхэлжээ. Нам улс төр яг яаж нөлөөлөд байгаа. Одоо ямар нэгэн бүлэг практик намын асуудлын дээр ороод идэх юм яагаад идэх. За ерөнхийдөө бол намын асуудлыг өгдөг. Би ч одоо Завханд 40 гаруй жил 50 жил амьдарсан хүн бүх хүнтэйгээ найз нөхөд танилцал. Тэгээд тэрийг болох гэж байгаа юм байна. Тэр болох гэж байгаа юм байна гэл ингээд намын асуудал яваад байдаг нь үнэн. Одоо өнөөдөр ихтэл томилогдож байгаа хүмүүсийг харахад яг л нөгөө ярьж исэн хүмүүс мөн байгаад байгаа байхгүй. Нэг олныг ортой. Нэг олныг ортой гэдэг тий. Тэгэл ерөөсөө нэг намын хүнд
ажлуудыг авч өхийн тулд зүгээр 8 л явж идэг. Тэрнээс тэр байгууллагын ажил сайн байх нь хамаахгүй тэр миний оронд ирэх гэж байгаа хүн мэрэгжлийн байна уу? Мэрэгжлийн бос байна уу хамаахгүй юм байна гэж л ойлгосон шүү. Одоо хөгжим жүжигний театр гэдэг бол өөрөө цэвэр мэрэгжлийн байгууллага шүү. Энд одоо мэрэгжлийн урлагийн байгууллага тий улс төр нам ямар ч 30 жил гэдэг чинь нэлээд олон засаг даргатай хамтраад ажиллаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүхэн бол урлагаа ангирхан маань дээдэлж авдаг гэсэн. Одоо тэгэл өнөр үеэр даргын үед одоо манай соёлын дарга тэр ирдэг байсан. За соёлыг дэмжихгүйгээд бүх юмыг хасаа ичлээ. Тэгэл нөгөө соёлын даргаыг надад томилолт зурцсан байна гэж өрөөнд оруулаад дарамталдаг. Тэгэл над руу уцтаал чи чамд томилолт зурцсан гэ намайг дарамтлаад байна гэлдэг. Ингээд бид нар чин урлагч нь менежментээр явдаг. Тэр өрөөнд дотор суугаад тамга дараал ингээд сууж явах юм бол урлаг явахгүй шүү дээ. Тийм учраас маш олон газар руу явж уулзалт гэрээ хэлэлцээр хийж ийж бид бүхэн олон уран бүтээлийн ард гардаг. Тэгээд байнга ингэж жүжиг хийгээд ах юм а гэдэг яриа бас гаргадаг байхгүй. Нөгөө нэг цалгаан зэрлүүлэх хөгжим жүжигний театр. Тэр хөгжим жүжигний театр чинь бид нар уран бүтээл хийж жүжигэл хийж. Тэгээ уран бүтээл хийхдээ төрөөс биш хувийн хвшилтэд хамтраад 100% хувийн хвшлийн санхүүжилтээр уран бүтээл хийж байгаа. Энэ уран бүтээлүүдийн давуу тал нь нэгдүгээр уран бүтээлчд хөгжиж байна. Хоёрдугаарт бид хэд нөгөө авч чадахгүй байгаа хувцас, сунар, техник, тоног төхөөрөмжөө маш олон юм авчиж байна. Гуравдугаар үзэгчдийн хандлага өөрчлөөд яг төвийн театрт энэ зэрэгцгүүд уран бүтээлүүдийг завхан нутагтаа үзүүлээд тэгээ олон улсын уралдаанд оролцохоор завхан нэр гараад байгаа болохоос Солонгоо гэдэг нэр огт гарахгүй. Тэгээ энэ олон уран бүтээлийн ард энэ 2 жилийн хугацааны дарамтын ард гарахад манай хамт олон бол нэлээ. Намайг ажил хөдөлтөд явцсан ч гэсэн нэг болоод ажиллаа сурцсан. Тийм учраас би тэднэрт ерөөсөө нэг ч юм мэддэгддэггүй засаг дарга дэмжинэ гэж байна. Төлбөрийг чинь хийн гэж байна гэж ингэж явсаар байгаа л сүултээ хувийн компаниас авч хийлгээд одоо тэр 3 оюутан мэн төгсөх гэж байна. Энэ өнгөрсөн хугацаанд бас цохны хөгжим жүжигний театр гэгээн музейгаас үсүүлээд маш олон бас энэ мэрэгжлийн байгууллагын шалгуур шаардлагыг хангаж шагнал авч бас шилдгээр тодорж ирсэн энэ амжилтаас би ч одоо театртаа нэлээд олон жил ажиллаж байгаа шүү дээ. Маш олон алдартан гавьятууд маш олон хүнтэй ажиллаж ирсэн. Ер нь үе үед цохны театр нэлээд номер 1 явж идэг. Тэгээ 16 оноос ажил аваад энэ номер 1-ийн тэр чигт нь хадгалж явахыг хичээгээд ерөөсө бүх өөрийнхөө амьдрал бүх юмыг л зориулаад ерөөсө нэг ч өдөр амраагүй, нэг ч өдөр амралтаач аваагүй байдлаар ажиллаж ирсэн. Тэгээ энэ хугацаанд 5 том уран бүтээлийг төрүүлэг манай хамт олон. Одоогийн байдлаар 17 гэгээн музей. Алтан цомтой 2 гран притэй ийм амжилттай ажиллаж байгаа. Орон нутгийн театрт жүжиг одоо энэ мэрэгжлийн уран бүтээл тавина гэдэг өөрөө зардал мөнгө, хүн хүч, уран бүтээлчдийн одоо ур чадвараас өсвөлээд маш олон хүнд даваа байдаг шүү дээ. Энэ болгоныг та юу нэ? Тийм маш олон хүнд даваа. Би чинь 16 дарга аваад за ер нь нэг уран бүтээлд шинжилэл хийгээд үзье. Бид хэд бол концертыг бол өдөр болгон тоглоод байгаа шүү дээ. Бараг нөгөө мэрэгжлийн урлагийн байгууллага гэхээсээ төрийн үйлчлэгээний байгууллага шиг ажилладаг байхгүй орон нутгийн театрууд. Тэнд очиод дуулна, тэр юмны нээлт болдог. Тэгэхээр энэ хооронд нэг гэгээлэг томог уран бүтээлийг тойрвоход уран бүтээлчдийн ур чадвар сайжрахын хоёрдугаарт нөгөө юм үзэж нүд тайлаг маш олон газар очиж үзэгчтэй сольж үзэх гэдэг байдлаар уран бүтээлүүд эхэлж ирсэн. Тэгээд 16 он драмын театртай хамтран ажиллах гэрээ байгуулад өндөр гэгээн гэдэг уран бүтээлийг хийж эхлээд тэгээд тэрнээс хойш бол 5 дахь уран бүтээл. Тэгээд 5 уран бүтээлийг хийхэд л хүндрэл маш их санхүүжилт босгохын тулд маш олон удаан явж иж олон хаалга нүдчиж санхүүжилт босдог гэдэг ингээ миний нөгөө явдаг ажил. Би бол өөрөө дарга гэж бодохоос илүү менежер энэ театрын энэ уран бүтээлчдийн бүх боломжийг хангаж өгөх хэрэгтэй гэдэг байдлаар маш их эрчтэй явдаг байсан. Тийм учраас компаниуд их дэмждэг, санхүүжүүлдэг. Мэдээж одоо үед л хүнд үед оюуны бүтээлийг 300-аас 500 сая төгрөгөөр санхүүжүүлнэ гэдэг чинь хэр оргийн тийм компаниуд хийгээд байдаг ажил биш. Тэгэхээр уран бүтээл өөрөө ямар уу гэдгийг мэдэрч байгаа эхнээс нэгээд мэдэрсэн учраас бид бүхэнтэй хамтарч ажиллаад байдаг. Бид нар ч гэсэн мөнгө авсан хүмүүстэй уран бүтээлээ сайн хийж харуулахыг хичээдэг. Тэр уран бүтээл мэн ард иргэдэд өндөр үнэлгээ авдаг гэдэг байдлаар одоо сая дөнгөж 5 дахь уран бүтээлд үзэгчдэд хүрэхэд бол нэлээд зовлон бэрхшээлийг тууллаа. Хажуугаар нь одоо энэ ажлын байрны дарамт энэ асар их. Тэгээ би бол нөгөө өөрөө
дотор хүн болохоор огт хинт ч мэдэгддэггүй явдаг байсан. Яагаад мэдэгдэхгүй юм та? Ямар ч үсэн мэдэгдэхгүй энэ уран бүтээлээр гарчих байсан гэл нэг том ажил төлөвлөсөн. Өөрөө маш олон хүн итгэсэн гадаа дотоодгүй хамтраад ажилласан. Тэгээ энэ нэг түүхэн хүний уран бүтээлийг үзэгчдэд төрөхийн тулд миний зовлон хамаахгүй би энийг л хамт олондоо мэдэгдэхгүй, гэр бүлдээ ч мэдэгдэхгүй. Тэгэл инээж явж байгаа энэ уран бүтээлүүдийн ард гарч байна. Түрүүн та ер нь одоо дарга нараас ганц солигдог нь үлдсэн гэд байдаг гэж хэллээ шүү дээ, тийм ээ? Ер нь тий одоо ер нь тэгж их солих юм уу? Болол тэгэл ингээл солиол газрын дарга марга нарыг солиол аймгийн удирдлагууд аймаг бол тий. Яг энэ дунд шатанд бол энэ намчрал гэдэг юм амар. Тэгээд одоо би ямар ч байсан л ингээл ямар ч байсан л нөгөө хийсэн ажилдаа уран бүтээл хийгээд ингээд завгүйгүй гэдэг болохоор дарга нар айгүйх ойлгож ажилтдаг байсан. За энэ дарга бол ерөөсөө бүр яагаад ч маш гоё уран бүтээлийг урьж авчирч үзүүлээд ч урлаг гэдгийг ойлгохгүй юм билээ. Нөгөө дотор нь солонгоог яаж солих вэ гэдэг ийм л нөгөө нэг юм хар юм яваад байдаг. Тэгээ тэрийг нөгөө тайлж чаддгүй, задарч чаддгүй. Уг нь аймгийн удирдлага хүн тийм баймирг байхгүй. Хинтээ ч эвсээд ажилдаг. Эргээд ард түмнээ соён гэгэрүүлэх зорилготой л ажилламаар юм. Тэгэхээр хүмүүс жүжиг үзээд уйлаад хахад тэр хүн бол ингээ харцыг харахад за байц маргаас солих уу нөгөөдөр солих уу гэдэг байдалтай харагдаад идэг гэсэн. 10 жил болоход бас одоо тэр нөгөө 4 жилийн давтамжтай сонгуул болж өөрчлөгдөөл ер нь олон даргын нүр үтсэн биз. За 10 жилийн дотор 3 даргын 3 дахь даргын нүр үтсэж. Тэг ямар ч байсан 2 дарга ойлгоод ажиллаж эхэлсэн. Юм хийх гэж зүтгэдэг юм байна. Завхан нутгийн нэрийг гаргах гэж зүтгэдэг юм байна. Театрын уран бүтээлчдийн чадварлаг болцсон юм байна. Баг болоод ажилчдаг болцсон юм байна. Хаан чичгэл манай театрын нэр нүүр тахлаад айгүй мундаг хүмүүс байдгийн мэн гээ ойлгоод ажиллаж эхэлсэн. Энэ хүнд бол ерөөсөө урлаг огт хамаахгүй. Яаж энэ театрыг тэрүүнд төгчүүл нэг ял салах уу гэдэг л зовлон харагдаад байдаг. Таны оронд одоо ямар хүн томилох вэ? Одоо бол нэг хүн томилохоор яригдчихэж байгаа. Одоогийн байдлаар бол шууд захирамжаа гаргаад төр мананы хөгжмийн багц залууг 40% хавсрангаар төр орлон байдлаар томилсон байж байгаа. Яг ориг хүн нь бол зохионд томилогддог байх шиг. Нэг одоо байхт чинь биш ягаад заавал явсан үеэр чинь байхгүй үед чинь харин тий одоо байхгүй үед тэгээ би чинь нөгөө сая хэд хоног нэг юм хоолтор зүүцсэн. Даралт өндөрсөд тэрийг хянуулах учир утас муц дуграад ийм үед авч болохгүй нөгөө аль болох стресстгүй байж байгаа яг ямар үед өндөрсөд ийм гэдгийг харахын тулд нэлээд утас зааж авахгүй хүмүүстэй ярихгүй нэг 2 хоног болсон. Тэгэл тэр 2 хоногийн хугацаанд л ийм асуудал үүссэн байлээ. Өмнө нь одоо за яг таныг одоо өөрийн хүсэл дээр тэр өмнө нэг жүжиг шинэ одоо театрт юмаа тавихын тулд одоо за би ингээд ажиллаа өгнө гэд. Гэхдээ тэр бол таны аль бисны өргөдөл биш шүү дээ. Биш. Би тэрийг одоо буцаан татчихсан шүү дээ. Яг тэгвэл нөгөө байгууллагын үнэлгээг засахгүй. Тэгээ нөгөө жүжигч яг нөгөө би одоо ямар ч дарамтгүй нээлгэнэ. Тэгээ өнөөдөр өсгөлээ та хот руу чөлөөтэй яваад ажиллаа бүтээгээд ирээд энэ жүжигээ нээ гэж гаргачаад тэрнээс хойш 2 хоногийн дараанаас эхлээл дарга нар шинэ театртаа нээлэхгүй гэж шүү. Хуучин театрт оор гэж байна, одоо гар гэж байна гэл ингээд дарамтласаар агаал би 28-ны өрөө бүр болохоо мессеж ütсэн баг. Яг яах ёстой юм бэ те? Гадаад дотоодоос маш олон хүн ирсэн байна. Яг яах ёстой юм бэ гэдэг мессежийг бичээ. Тэгээд 29-ний өдөр бол нэлээд эвгүй сэтгэлтэй би жүжигнээс нь тэгтээ нөгөө ард түмэн аягүй сайхан хүлээж авсан. Уран бүтээлчтэй харахаар нөгөө цогсоо зайгүй бэлтгэлийгээл хичээл зүтгэл гаргаад байгаа болохоор тэрийг түр мартчихад байсан байхгүй. Тэгээд чин сая 12 сарын 8-нд Улаанбаатар хотод 2 удаа амжилттай тоглоод буцаад очингууд л сонсог ажиллагаа явуулна. Одоо нөгөө жүжигч нээчлээ. Одоо ажил авчих гэдэг л. Нэг өсөндөө 8 цаг байхгүй. Тэгээ хамгийн гол нь миний гайхаад байгаа юм нь төрийн ажлыг сайн хийхэд тулд яагаад ингэ 8 алцах гэдэг юм болоо би өөр гайхаа одоо болтол гайхаад байгаа. Хувь хүний албан тушаалаар 8 алцах гэдэг. Одоо энийг хийж сайн хийлгүүл албан тушаалаа өг. Дэмжээд хийлгэе, оронд нь өг. Таныг явуулъя, оронд нь өг гэдэг. Хот руу явуулъя, оронд нь өг. Шинэ театрт оролцуулъя, оронд нь өг. Шинэ театрт чинь нэг өдөр нээлгэе, оронд нь өг гэдэг. Ажиллаа өг.
Энэ чинь одоо яг хууль бус үйлдэл үстэй. Тэг үнэхээр дарамт тохгүй. Одоо яг нөгөө би чинь хүнд мэддэгддэггүй болохоос сэтгэл зүүн амар дарамттай байгаа байхгүй. Зүгээр байгаа хамт олон лөө хүртэл хүн оруулаад ингээл асуудлууд үүсгээл засаг дарга нөөрэ хамт олныг тараах гэж үзээл гэл ингэдэг юм бэл. Манай хамт олон бол аюун мундаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл дандаа муугууд ажилдаг гэсэн гээл надад нэг ороход тэгжсэн. Тэгээ би тийм байхгүй. Та яагаад хүмүүсийг тэгээд байгаа муу уран бүтээлч гэж юусаа байхгүй гэж хүртэл маргалдаж байсан. Таныг тэгээд одоо явуулах гэдэг цааш шалтгаан юу? Юунд нь одоо та цаад болоод байгаа юм бол юу гэж бодож байна? За ерөнхийдөө нөгөө өөрийнхөө намын хүнийг өрөөл төлөх гэдэг юм шиг байна. Тэгээ одоо тэрүүн театрыг өгнө, энүүн тэрийг өгнө гэдэг нэг юм байдаг юм шиг л ч дуулс төр. Одоо сонгуулийн энэ төрд ажилласан. Тэгээ сонгуулийн тийм л юм байдаг юм шиг байна. Танд болохоор нам байна уу? Надад бол нам байхгүй. Яг би Бацаахан даргын хөдлөө томилогдсон. Тэгээ энэ юус ардчлал шүүгэл ирээд идэг болохоос ш. Яг намайг намдаа илсээж чи манай намын хүн шүү тэгэж өртөл тийм юм гэдэг юм одоо ч яриаггүй. Тийм байдалтай л ажиллаж байгаа. Би ч өөрөө угаасаа л театрт 30 жил шин. Сургууль төгсөж очоод. Би төгсөж очоод одоо болтол. Театрт 30 жил мерит зарчмаар юм гэсэн юм тийм. Яг нь ер нь төрийн албанд одоо нэг тийм даргад таалагдахгүй болвол тэр хүн албан тушаал дэвшдэггүй, ажилласаа халагддаг, дандаа гадуурхагддаг, дарамтлуулдаг. Тэгэл нөгөө ажлын байрны дарамтанд болж тэрнээсээ олж одоо сэтгэл санааны бие махбодын хохирол учирч идэг ийм жишээнүүд их олон байдаг л да. Тэр тусмаа орон нутагт аягүй их байна. Одоо манай театрын дарга нар ихэд урлаг руу өгнө ормооргүй байхгүй. Яг л нөгөө урлагт чинь маш сайн ажиллаа. Тэр хүн мэдээж тэнд ингээл байнгын суугаад ий гэж бодохгүй шүү дээ. Хааны албад халаад тагдаг шиг. Тэгэл одоо сайхан залуучууд ажиллаад ирж ин даг гингөт л дараагийн намын хүн нь болох гэж байгаа гинэ л чөлөөлж байгаа. Одоо сая манай Баян Үлгийн ховд гэдэг нэлээд олон газрын дарга нар бас солигдлоо шүү. Театрын дарга нар. Театрын дарга нар тий. Засаг дарга хэн болно? Тэр хүн. Хэн болно? Яг тэр хүний өөрийнх нь хүн. Байгууллагуудад байх ёстой л гэдэг ийм одоо бичгтэйг хууль үүдэг л болсон юм шиг байна тий. Та ч бас энэ хөдөө орон нутгийн театруудын холбооны тэргүүн гэж явдаг уу? Гүү холбоо молбоо гэж байна. Зүгээр л нөгөө ангийн ёслолын албаны даргач гэдэг үлээ. Тийм байдлаар л явдаг тий. Сайн дурын зүгээр тий нэгдэл биш тий. Бид гэдэг чинь нэг групптэй тэгэл ерөнхийд нь одоо нөгөө нэгдэх буйны баяр жаргал ийм ажлуудад нь л хариуцлага зохион байгуулалт явдаг. Тийм арай хамаагүй олон жил ажилласан дарга нарын нэг бий бас. Яг уу ингээд одоо яг ийм нэг тийм хувийн ашиг сонирхол, тийм хувийн үзэмж, хандлага энэс болоод яг тийм чадвартай хүмүүс нь шахагддаг. Яг одоо хууль дүрмээрээ явдаг тийм хүмүүс нь одоо нөгөө даргад тал засаг бүч гэдэг юм уу, тийм шалтгаанаар даргын одоо аясаар байгаагүй гэдэг шалтгаанаар ингээд оршин тогтнох аргагүй болж явдаг л да. Тэрний л нэг байна гэж би таныг ойлгоо. Тий, би ч одоо ерөөсөө дарга авснаас хойш үнэхээр завгүй ажиллаа. Баг гэр орондоо зарцуулах завгүй. Байнгын энэ олон уран бүтээлүүдийн ард гарахын тулд ямар завгүй юу даргын өрөөнд ороо даргаа та сайн байна уу та гэд ингээд явж ихч баг завгүй ажилдаг. Тэгэхээр нөгөө ойр дотн байдгүй гэл хоёрдугаарт нь тэгэл нэг юм хүн ингээл явж идэг гэд тийм байдлаар бас дарга таалагддаггүй байж магадгүй юм шиг байна. Эсвэл одоо нөгөө даргыгаа дагаал аймгийн театрын ч одоо дарга хаан явна тэнд дуулал хуурдал явах хэрэгтэй юм уу? Тэгж явахыг шаарддаг. Ер нь нэг тиймэрхүү байдал байсан нь манай эмэгт бол сүүлийн үед бас тэгж гайгүй болсон. Тэгэл нөгөө үнэхээр хүнд штеп орон нутгийн театрууд. Ерөөсөө мэрэгжлийн урлаг гэхээсээ илүү төвийн театрууд бол өнөөдөр дөөрэ тоглол байгаад байгаа. Орон нутгийн театруудад бол өдөр шөнөгүй хагасаа бүтэн сайн амралт авах. Тийм гишүүний уулзалт тэдэг хүн суулга тэгин тийм юм нээлт болон морин хуурч тэнд нээлт болон уртын дуучин тэгээ сүүлдээ нөгөө нэг тайзтай болсон тайз каркацтай тэрийг тэнд очиж зас энд очиж зас гэх нөгөө хэдэн уран бүтээлчд мэ нөгөөдгөө чинь засаад явдаг. Гээ ийм ажлууд дээр би нэлийн бас сүүл рүүгээ манай тайз бол байхгүй байна. Өнөөдөр засах боломжгүй байна гэдэг юмнуудыг айгүй хэлсэн. Тэгээ тэрүүнд их дургүй нөгөө бид нарын хийсэн ажлыг эсэргүүцээд байна гэдэг. Яг үндсэндээ бол би нэг хүмүүсийн хөдөлмөрийн хөлөгч орчмөрг байхгүй. Дуучин хүн байж ич шүн ирээл тайздаг. Дараад нөгөөтгөө чаваас хураагаал шүн явдаг.
Тэгэл тухайн үед нь айгүй засаал уран бүтээл нь гоё боллоо гэхэд нөгөө хэдиймээ нөгөө төмөртэй ч гоцрогоол. Тэгэж нөгөө дарга нар босоод яваад. Босоод яваад гэдэг нөгөө хэдиймээ нөгөө хідэн төмрөө аваад үлддэг. Тэгээ бид нар чинь нөгөө цалин мөнгө илүү цагийн мөх боломжгүй учраас нөхөө намрах хэцүү. Хоёрдугаарт нь тэгээ тэр залуучуудыг харахаар үнэхээр өрөвдөд өгдөг учраас зарим нөхцөлтлөө би боломжгүй гэдэг үгийг аягүй сайлдаг байсан. Тэгэхээр тэр болгонд соёл урлагийн газрын дарга над руу ярьдаг байсан. Чи тайзаа гаргачихгүй яаж байгаа юм бэ солонгоо? Яага боломжгүй гэдэг юм бэ? Над руу загнаад уурлаад дэжтэй гаргаач чи гэдэг байдлаар. Тэгээ би тийм байхгүй гэсэн чи энэ жил ерөөсөө тайз гарсангүй гэж байна. Гэ намайг загнаад дэжтэй гэж байгаа. Тэгээ би энэ жил хүүхдийн баярыг 10 удаа тайз гарчээ. Яагаад удлаа яриад байгаа юм бэ? Та хилээд хамгаалаач гэдэг байдлаар. Иймэрхүү байдлаар би одоо сүүлийн жил бас уран бүтээлчтэй хайрлаад тэгээд тэд нар чинь уг нь дуулаа зогсож байгаа хүн шүү дээ. Тэгэхээр тайзсаад явж байгаа гэдэг чинь хэцүү санагдаад. Тэгээ нэг тиймэрхүү юм дээр за ер нь бидний үгэнд дордог өөрийн хүн байхгүй болохгүй гэдэг юмнуудыг бүр нэмж аваад байсан баг. Нэг хэсэг бүр одоо нөгөө улс төрийн сонгуулиар ерөөсөө урлаг соёлынхнаар л одоо гол сурталчилгаагаа хийлгдэг байлаа. Тэр харин хуулиндаа хориглолцсон заалт ороод нэг үе бодвол бас нэг сонгуулийн үеэр дагуулад яваад идэх нарай гайгүй болсон уу? Тэрэ гайгүй. Одоо тийм байхгүй болсон. Тий. Тэр бас ууштай заалт гэсэн шүү дээ. Тэгвэл бол яг нөгөө төвийн уран бүтээлч, чөлөөт уран бүтээлчд бол мөнгө хөлсөө тохироо явчихдаг. Аймгийн хэдэн дуучид бол тэгээд нөгөө дарга нарыг тэнд яв, энд яв гэдэг байдлаар явах байдал үүсчихэд байдаг учраас гайгүй. Одоо тэгээд бид нарт уг нь ингээд бид нартай нийлээд засаг дарга маань дэмжиж ажиллах юм бол шинэ театр байна. Сайхан 640 хүний судалтай шинэ театртай боллоо ш манайч бүх юмтайгаа. Энд оронтой хэрэгтэй байдаг. Би болохоор оронтойгоо 115 болгочих гээд яамаар ингээл хотод нөгөө хүмүүс дахин хот яваад байгаа юм шиг харагдаад байж магадгүй нөгөө яамны үдэн дээр суугаад ингээл дэмжиж яваад байдаг. Яг энэ дээр засаг дарга маань уг нь ингээ хамтран явсан бол би тэгэхэд одоо энэ онд оронтойгоо нэмээ шинэ театрт орчих юм боломжтойсэн. Тэгэхээр энэ онд оронтойгоо нэмж чадсангүй хичнээн ганцаараагүйгээд улс орн нөгөө юм байгаа учраас оронтой нэмж чадаагүй байдалтай л явж. Шинэ театртаа тэгээ орсон уу? Орж чадахгүй байх шүү дээ. Тэр нэг нээлт уг нь 8 сарын 25-ны өдөр улсын комиссүүлээр тавсан. Тэгээ тэрнээс хойш нэг удаагийн нээлтийг зөвшөөрөл өгсөн. Тэгэл орж болохгүй. Ягаад уурын зуух нь асуудалтай гэдэг байдалтай л оруулах. Уурын халаалтгүй байгаа юм. Уурын зуух нь нэг хувийн компани барьсан. Тэгээ халаалтаа бол 2 жил өгөөд хэвээ явцсан. Тэгэнгүүт одоо нөгөө компани барилгын хуулийн тийм зөрчилтэй гэдэг байдлаар бид нарыг одоогийн байдлаар оруулахгүй байж байгаа. Тэгээд яг хүмүүс бол яриад яагаад оруулахгүй байгаа юм бэ гэхээр би тэгж хэлээг өгöd байдаг. Над руу болохоор бусад дарга нараа байнга яриулаад байдаг орохгүй шүү орж болохгүй гэдэг байдлаар. Нэг болохоор би орохгүй байгаа юм шиг нөгөө талаас нь болохоор бити ор гэдэг ийм асуудал үүсэж байгаа. Яагаад бити ор гэдэг? Яг орох гэж л театр оруулах гэж л театр байсан юм аа. Театрын уран бүтээлч. Одоо бас нөгөө нэг цалхаан цэрлүүлэлт нь л гэж хүмүүс над руу яриад байгаа шүү дээ. Энэ нь ерөөсөө чамаг байхгүй л орчих юм шиг байна гэж одоо л харах гэж байна би. Таныг одоо явуулж байгаад оруулах гэдэг бас нэг цалхаан цэрлүүлэлт юм болов уу гэж байна. Тэгэхээр энэний чинь ард хүний одоо хувь тавилан, эрүүл мэнд, хүний одоо ажил, карьер, амьдрал бүх юм явж идэг. Магадгүй одоо тэр дарга өөрөө мэдэхгүй ч болно шүү дээ. Тэр хүнд ямар том цохилт өгөөд байгаагаа үйлдэлээрээ үг. Тийм. Үнэхээр нөгөө за бараг надаас өөр хүн байсан бол галзуурчаар байрын дарамтууд айгүй хэрж байгаа юм. Тухайлбал одоо тэгэл өрөөндөө оруулаад та өгчөөч та шүүхтэд яадаг. Ялаад ирнэ би явахгүй шүү дээ. Тэгэл та одоо болно шүү дээ. Та чи ямар сургууль төгссөн бэлээ? Бүх шат амжилгын л дүүргэлээ гэхээр яста мундаг юм аа. Би ганц сургууль төгссөн байхад та ч өстө бүр дүүргэсэн юм шүү гээл. Тийм. Тэг ингээл ерөөс ороход нэг мөнхийн тийм харцаатай. Ажиллаа өгөл гэж. Тэгээд зарим үед ажил яриад оронгод дуушаарал дуурахгүй. Сайн минут тав гэдэг нь дуурахгүй. Гэдэг байдалтаас үнэхээр хэцүү юм байл шүү. Одоо тэр нөгөө аймагт чинь том уран бүтээл хийгээл нээлттэй болохоор чинь засаг дарга ирж үзнэ үсттэй. Тэгээ үзээд ер нь ойлгохгүй болов. Тэгээд одоо нөгөө одоо тэрэн дээр үзчихэд баяр хүргийн мөргий гэж хэлдэг шүү. Тийм үү. Уран бүтээлчдэд одоо хамгийн чухал юм чинь л тэр шүү дээ. Тэрийг хөлс хөдөлмөрийн ард тэрийг үнэлүүлэх, уран бүтээлчтэй урам хайрлах, өшөө дараагийн уран бүтээл ядаж нөгөө хийх, соёлын яам, төрийн одон медаль,
одоо шагныхын минь хөөцөлтөөд надтай цуг явах тийм байхгүй. Би одоо өөрөө хөөцөлтөж явж байгаа л жүжиг болгон дээр хүмүүсээ шагнуулахыг хүсдэг. Тэгээд ямар ч байсан бүтээснээ өгөөл явдаг. Тэрнээс биш миний шагналуудыг бол хасчдаг юм шиг байна. Ерөөсөө нөгөө надаас болоод тэнд байгаа мө хідээ ажилчдад охироод байгаа байхгүй юу? Нөгөө даргын одоо таарахгүй засаг дарга намайг харахаар уур нь хүрээд байдаг. Тэгээ намайг хорлоод байгаа юм шиг мөртлөө нөгөө театраа хорлоод байгаа байхгүй юу? Ямар сандаа 3 хүүхдийн төлбөрийг өгөхгүй нэлээд зүтрэглээ шин. Тий. Хөөгдөгтөрөө тулаад ирэх үед нь сургуулиас нь бичигээрэл танил талаар одоохон гэж явсараа тэр ховын компаниар хийлгэж 3 хүүхд минь одоо төгсөж нэг завхан аймаг 3 цагаан боловсон хүчтэй болох гэж. Завхан ч өөрөө бас хөгжим бүжгийн коллежтэй ер нь бас орон нутагтай боловсон хүчин. Тийм учраас манайхан чинь чадварлаг уран бүтээлч сайхан залуучуудаар бүрдсэн боловсон хүчний дутагдал нь харцсангуй гайгүй гэдэг байдалтай нэлээд гайгүй сайн ажиллаж байгаа театр шүү дээ. Тэгэд та одоо яа гэж бодож байна? Одоо бол би шүүхтэн. Одоо нөгөө хууль бусаар дарамтлуулж байгаа бичиг хийлгэж авсан. Тэгээд ингээд өвчтөе зовлонтой байж хахад ямар ч сонсог ажиллагаа явуулаагүй шууд өөрийн хүсэлтээр гэл гаргачихж байгаа. Та энэс өмнө одоо тэр удаа дараалан дарамтлж штэ таныг за ажиллаа өгчих гэдэг юмар чинь барьцаалаа шантаажлаад за шинэ театрт уран бүтээл хийхин тулд чи дараа нь ажиллаа өгнө гэд бичээд өгчих гэдэг. Тэгээд тэр үед нь та эн чинь ажлын байранд дээрх дарамт хууль бус ажил штэ. Тэгээд энэ үед нь холбогдох газруудад нь энийг өгч болоогүй юм уу? За энэ үед нь бол нөгөө айгүй том төслүүд эхэлсэн. Маш олон хүний төслийг чинь дэмжиж, гадаад дотоодгүй дэмжиж, энэ лүүжиг хөрөнгө оруулалтаа хийцэн ч маш том компаниуд байж штэ. Компани тэгээд ингээд маш олон хүний итгэл. Тэгээд тэр олон уран бүтээлч чи өдөр шөнөгүй жүжигээ бэлдээд байдаг. Би энэ хүнтэй одоо ингээд тэрсэлдэх юм бол энэ уран бүтээл зогсчих гээд байдаг. Тэгэхээр за ямар ч байсан гүрийж жагаад би энэ жүжигийг нээх хэрэгтэй гэдэг байдлаар гүрийж байгаа нээгээд одоо тэгээ нэгээд сая 2 сарын 27-ны үед Брэд тоглох байсан юм асуудал маань бас одоо бас эвгүйдэж ирж байна. Тэгээ Брэдэд баг билет нь борлогдсон байсан. Одоо дарга солигдохын тоолонд ингээл мэрэгжлийн байгууллагуудын төрийн албаны удирдлагуудыг ингээл солиул намаар нь за одоо энэ даргын хүн гэл ингээр чи нөгөө төрийн ажил, мэрэгжлийн байгууллагын ажил энэ болгон одоо нурж унна нэстэ яалтчгүй нөгөө шинэ хүн ирээд тий нөгөө хэдэн ажилчдад айгүй хэцүү нөгөө нэг шинэ хүн ирэхээр ахаал дагаал бүх юм нөрчлөгтэй бол тэгэл ер нь хэцүү шүү дээ. Одоо тийм манай завхан бол бас ч гэж би 10 жил хийнэ гэдэг чинь нэлээд доктортой урлагаа бол ингээд дээдлээд ирж ирсэн байхгүй юу. Одоо тэгээд энэ дарга хичнээн нөгөө 623 оны 7 сараас эхлээд дарамтлсан ч гэсэн бас ч гэж бас нэг 2 жил би дарамтлуулаад тэгтээ яг манай нөгөө доктортой ажил маань яваадсан. Би бол өөрөө сэтгэл санаа айгүй хүнд байдалтай одоо ингээд стресс гэдэг юм бол дээцэгтэй. Тэгээд тэрийг би нэг хүнд ярьдгүй нуудаг. Тийм учраас тэгээд энийг хөвчдөг учраас хүмүүс нөгөө тийм дарамт байна гэж мэддэггүй. Үнэхээр дэмждэг байх гэдэг байдал бол хардаг байхаар. Тэгтэл одоо энэ хугацаанд маш их зүйлийг ярих хэрэгтэй үнэхээр хэцүү тий. Надаас өөр хүмүүс төвчгүйсэн баг. Тэгээд за энэ жүжигээс хэрэггүй ч эхлүүлдэг байж өртгөл шиг өгөөд салдагч байж өгöd бодож исэн үед маш олон байна. Тэгчээ за яадгийг би нэг дуусгах хэрэгтэй надад хүмүүс итгэсэн учраас байдлаар гүрэж байгаа л дуусгасан шүү дээ. Тэр болгоны ард гарч ижил одоо. Тий гарч ижил салж өгөө тий. Одоо тэгээд нөгөө эцсийн хугацаанд бичээд өгсөн. Тэгээд юугаа яа. Шууд авчиж гин гэсэн үг байхгүй юу? Өөрийн хүсэлтээргээд. Би тэгээд та ингээд жүжигийг 50 нээлгэнэ гэсэн, шинэ театрт нээлгэнэ гэсэн ингэж амлж бичүүлж авчаад 3 хоногийн дараанаас эхлээд дарамтлж гисэн. Хүмүүсээ болоод театрыг шалга гэж шинэ театрыг хуучин театртаа нээ гэж шүү миний дөө. Солонгоо дарга хуучин театртаа нээ гэж шүү гэл ингээл дарамтлсаар гал 19/29-ний өдрийг өнгөрөөсөн байхгүй. Тэгээ би сая нэг өргөдлөө буцаан татахтаа бичсэн. Би ер нь өгчий гэж бодсноо болоо. Яг гэвэл та ажлын байрны дарамтыг удаадараа үзүүлсэн. Хоёрдугаарт нь мөнхөд гэрэлтэд яваад жүжигээ нээхийн тулд би энийг бичиж өгсөн. Гуравдугаарт нь та энэ дээр бичсэн нэг чимийг биелүүлсэнгүй. Нөгөө байгууллагын үнэлгээ яач вэ? Энэ үнэлгээгээр чинь би биш. Энэ хэдэн хүн ч үрдөнгээс санхүүжилт авдаг шүү дээ.
манай ажил муу яваагүй. Энэ бол 200% хүртэл хийсэн ажлуудыг та муу дүгнээд шүү дээ. Залхах намайг залхахын тулд гэдэг байдлаар явсан. Тэгээ одоо болтол засагдаг үлээ. Одоо шүүхт нь гэхээр эрхвш одоо орон нутагт шүүх нь бол хараад бусаар ажиллаж чаддгүй. Тэгтэл ер нь итгэхгүй юм да. Хэцүү шүү дээ. Өөрөө бол та шүүхтэд яддаг. Тийм. Ялсан ч би яахгүй ч тэл гэдэг. Зөвхөн шийдрэг бол биелүүлэх ёстой л да ямар ч албан тушаалтай. Та шүүхтэй яддаг гэдэг байдлаар явж байдаг. Тэгээд би ч одоо зөвхөн нэлээд олон жил ажилласан, олон дарга нартай харьцаад ирсэн. Хотод ч гэсэн маш олон хүнтэй уулзсан. Тэгээд энэ хүнд яг завхны төлөө юм хий гэдэг сэтгэл байхгүй. Тэгтээ өөрөө нэг бичлэг хийгээд ингээд ард түмэндээ хийгээд байгаа юм шиг харуулад ингээд яваад байдаг нь хүмүүс нөө хийж байна манай өнөрөө дарга мундаг гэдэг. Яг цаанаа бол ерөөсөө иймэрхүү дарамтуудыг айгүй олон хүнд үзүүлдэг баг. Мэдээж ганцхан намайг онилж авчих. Тэгэл ихэнх нь ажиллаа өгөөл одоо тэртээ нөгөөл тэгэл шүүгтгэл тэгэл явж байгаа. Ажлаас гадна ер нь зан гарцаа ер нь мэдгүй. Ер нь энэ хүн бол ерөөсөө зөвхөн ямар сонирхлоор утсан мэдгүй дээ. Бодоод үзгүй одоо сая тэр Сүрээгүй завхан төсөл. Энэ том жүжиг. Тэгээ одоо нэг энэ онд хэрэгжиж байгаа маш том боловсролын урлаг соёлын төслүүдийг огт дэмжихгүй шүү дээ. Өөрсгөчгүй харагдчихгүй. Тэгэл хүмүүс ирэхээр анх удаа харж байна л гэдэг. Хүмүүс ирэхээр анх удаа харж байна л гэдэг. Би бол бүтэн жилийн хугацаанд бариад орцсон байгаа шүү дээ уг нь. Тэгэхээр нэг иймэрхүү байдалтай хүний ажлын байрны дарамтанд 2 жил сэтгэл санаагаар маш их хохирсон. Одоо сая миний бие үтсэн байн даралт ихтэйд бүтэн 2 жилийн хугацаанд даралт ихтэйд гүрийгээ яваад байсан чинь ерөөсөө л стресстэй холбоотой. Тийм шүү дээ. Ялангуяа ажлын байрны дарамт, удирдлагын дарамт гэдэг юм чинь би одоо өдөр санаа тий. Өөрийнхөө ажлаас гадна дахиад нэг хүнд ачааг үрж явдаг. Тэр том уран бүтээлийн ард яаж гарах уу гэдэг том ажлыг хийж байгаагаар араас явсан ч мөнхийн гүйцэтгэх ажиллагаа явуулчихдаг. Уг нь энэ гүйцэтгэх ажиллагаач хуулийн хүрээнд тэд нар явуулах хэрэггүй юм билээ. Гүйцэтгэх ажиллагаа гэхээр яах вэ? Явцаагаар нөгөө соёл урлагийн газрын даргаыг дуудаад дарамтлана. Нөгөөдг нь над руу яриад чаваа сорилол ингээд дэжтэй солонгоо гэл тэгэнгүүт ажил дээр явж чвал танаа дарга хэдний өдөр яаж явсан мовсон гэл ингээл бүртгэх. Хэсэг дарга өөрөө ажилтнуудаа явуулаад. Гэл ингээл иймэрхүү жижиг гэсэн амар дарамтахгүй. Энийг одоо хирургийн хүндэсэхгүй. Гэхдээ тань дээр ч ганц ер нь тулгарч байгаа асуудал биш. Хүмүүс ярьдаггүй, хэлдэггүй л болохоос биш. Олон байгаа байх. Маш их ялангуяа төрийн албанд тий. Газар сайгүй юм байгаа. Тэгэхээр энийг дунд шатанда энийгээ эргэж харахгүй бол энэ төр засаг тийш орон нутагт талаа төр гэдэг юм байх гэсэн. Одоо нэг бодоод үзгүй төр албаны хууль хэрэгжиж байгаа юм алга ба шүү дээ. Тийш. Одоо зүгээр цайд солигдлоо яам тэр чигээр. Тийм. Ингээл өөрийнхөө аппаратыг бүрдүүлнэ. Аваа танилцаад уучраа олоод ажлууд аваа яваад эхэлж итэл. Тийм. 10 гол. Тэгэхэд бас нэг ямтай болсны бас даваа тал нэг байгаа. Одоо ер нь энэ театр чуулга, номын сан музей орон нутгийн соёлын байгууллагуудыг босоо байвуулах зүгээр юм тийм шүү дээ. Ер нь гэдэг саналтайгаа яам болоод би бас нэлээд ажлууд хийлээ шүү дээ. Ямтай болсноо. Гэхдээ босоо байгууллагууд байгаа шүү дээ. Тэдний харьцангуй гайд доктортой байдгүй тий. Босоо удирдлагатай. Яг нэг засаг даргын мэдлэлт биш байгууллагууд. Гэхдээ яг нэг дээрээс нам мамаараа яриад солигддог юм байдаг баг. Тий. Тэг хөвтэй нэг хэдхэн байгууллага байдаг байхгүй. Тэгээд тэд нарыг мөнхийн дарамтлаастай. Засаг даргаас хамааралтай. Тэгэл адгийн нацх нь чөлөө өгөхгүй, амралт өгөхгүй, янз янзын дарамтаар дарамтласаар агаал таардаг нэг юм ажил байдаг юм байна. Тэгээ одоо сүүлийн үед залуучууд төрд ажиллахад аюу хүндрэлтэй. Дарга таалагдахгүй, эсвэл нэг намын гишүүн биш болвол яг үнэнчээр сайн ажиллахад бол үнэхэр хүндрэлтэй. Тэгээд одоо нөгөө чадaltaй залуучууд төрийн албанаас айл болох зүгтаажууд тэгээд ер нь ажиллахад хүн нэг бол одоо гадагшаа яваа, нэг бол одоо хувьвшилт ажлын хуваарь юм хий. Тэгэхээр тэр нь баг дээр. Тэгэхгүй бол одоо бид нар ингээд 30 жил ажиллаж байгаа за гөрөж байгаа тэтгэвртэй гараа гэдэг байдлаар суугаад ах юм бол тэр залуучууд хөвчихгүй гэсэн үг гэдэг. Дарамтанд байна, эсвэл хин нэгний карманд орно гэдэг ийм л ажлууд явагдана. Үхээс тэнд чи зөв ажиллаж шүү хамтраа захныг хөгжүүлэх гэдэг юм баггүй.
Ер нь альч салбарт юм. Ялц салбарт. За танд одоо ярилцлага өгсөнд баярлалаа. Өөр нэмж хэлэх. За баярлалаа. Тэгээд энэ албан тушаалаас салж чадахгүй ингээд яваад байна гэдэг юм яригдчих магадгүй. Өөрөө ч маш олон сэтгүүлчдийн багш гэж ярьдаг юм байлаа. За. Тий. Би бол маш олон сэтгүүлчдийн багш. Та шүүхтэд яадаг юм адг ингээд нэг иймэрхүү өгнүүд хэрэгэлдэг. Тэгэхээр би бол албан тушаалтаа зууралдаад ингээд байгаа юм биш. Ер нь ийм амир дарамт орон нутагт байна шүү гэдгийг маш олон хүн мэдэж ав. Ийм олон дарамтлуулж байгаа олон хүн сэтгэл санаа эрүүл мэндээр хохироод явж байгаа шүү. Төрийн алба бол төрийн алба биш болсон байна. Намын алба болцсон байна. 8-ны алба болцсон байна гэдгийг л хүмүүс маш сайн ойлгож аваасаа гэдэг үднээс зориглоод өнөөдөр ярилцлагыг өгч байна гэсэн. Тэгээ миний хүсэлтийг хүлээж авч бас бодоод байгаа процессыг бодит байдлыг ярих боломж олгосон та бүхэнд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр яг хөө энэ дэр ер нь одоо удирдах албан тушаал хашиж байгаа, ялангуяа төрийн албанд ажиллаж байгаа хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс одоо энэ хүмүүсийг ингэж хувийн байдлаар тий янз бүрийн одоо үзэл бодлоор юм уу эсвэл одоо нам улс төр юу гэдгийг ингэж хувийн байдлаар нь хандаад ингэж дарамтлаж байгаа нь өөрөө маш олон хүмүүст ямар том одоо дарамт байдаг тэрийгэ дарганаар магадгүй өөрсдөө мэддэгчгүй. Гэтэл энэ болгоны ард одоо хүний сэтгэл санаа тий ямар хэцүү байдаг тэр нь эргээд эрүүл мэнд нэг л олдох амьдралаа аз жаргалгүй амьдралынхаа хайрын сайхан жилүүдийг алддаг тийм ээ. Ийм зүйл байдаг шүү. Тийм учраас өнөөдөр энэ удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүсийг одоо хамт олныг удирдах байгаа хүмүүс бас ийм байдлаар хүмүүст битгий хандаасаа л гэж би бас хэлмээр байна. Тэг үнэхээр харамсалтай. Одоо нэг бид хэдий ч нөгөө хичээнгүйлэн зүцгээд байгаа хичээл зүтгэл болгоныг ингээ байхгүй болгоод байхаар үнэхээр хэцүү байхгүй тийм. Тэгээд дэмжиж ажиллаж байгаа. За одоо солонгоо дараагийн хүндээ боломж олго гэсэн бол өгөөл явчихж байгаа шнэ. Тэгэхгүй цалгаан цэрлүүлэлт хийж ингэж дарамтлж чимхэж явсаар байгаа барьцаалж бүр төрийн ажлыг хийхэд тулд одоо би өөрийнхөө солонго гэдэг жүжигийг нээх гээд байгаа юм биш үү? Хөл хөдөн Завхан аймгийн театрын маш том уран бүтээлийг нээхийн тулд за та энэ нээлгээ оронд нь өг. Энэ бол амар байхгүй тийм. Энэ анх удаа л дурж ирнэ юм даа. За баярлалаа. За баярлалаа.